За та бүхний энэ өдрийн ямар амгалан айлтган мэдчилж байна. Шинжлэх ухаан таны мэдхүйн судлагдсан нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарын хүндэт зочноор Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын их сургуулийн багш Ломбын Норуу суран багш маань өргөдөн ирлээ. Танд энэ өдрийн мэндийг дахин хүргье. За баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргье. За та бол Монголын сэтгүүл зүүн сургууль судалгаанд насан турш үнэнчээр зүтгэсэн ийм хүн олон зуун шавьтай Монголын сэтгүүл зүүн хөгжлийг энэ цагийн хөгжлийг бүрдүүлэхэд үнд хөнөөр оруулсан хүмүүсийн нэгэ. Би тэгээ танаас ингэж асуумаар байгаа. Энэ сэтгүүл зүй гэдэг энэ салбартаа насан туршдаа зүтгэх болсон тэр сэтэл санаа, тэр дурлаж тэмүүлсэн зүйл нь яг юу байдаг юм бол ер нь нэг хүн бол амьдралынхаа бүх бүтээлч энэ он жилүүдэд ганцхан салбарт зориулна гэдэг бол бас ховор шүү. Тэгэхээр таныг юу тийм гүр соронзон мэт энэ салбар татсан юм бол энийг асуумаар байна. За яг би ер нь энэ мэрэгжил гэдэг бол бас нэг тийм жоохон өвлөх хандлагатай байд юм зарим талаар. Тэр нь юунаас шалтгаалд юм хэрэг орчин тойрны нөхцлөөс болж тэр өвлөх хандлагатай болдог юм шиг байна гэж би боддог юм л да. Тэгээ би бүр дунд сургуулийн сурагч байлаа. Говьлтай аймгийн Төгөрөг сумын дунд сургуульд. Тэгээ манай ах Гүнсэн гэж хүн байсан. Зулаа цагаан алтайг бичдэг өгсөн зохиолч хүн байсан. Тэгээ тэр хүн анагаахын дунд сургуульд төгсөж чад манай аймгийн Алтай сумд хүний байгамч хийж яж. Тэгээ дунд сургуульд байж тал ахын нэг бичсэн шүлэг аймгийн сонинд гараад байдаг байхгүй. Тэгээд энэ ах ингээд энэ шүлэг бичээд сонинд гаргачихсан юм байна. Би бодох юм болов яах юм бол гэж ингэж бодоод тэгээ тэр үуч нэг өдөөний ард түмний дунд нэг үг явдаг байлаа шүү дээ. Нэг нөхөр улс төрийн талаар яхан цуураад тэгээд сэргийлэх мэргийлэхийн улсууд ирж байцаасан чинь эхнэр нь манай энэ арааж шиг дэмий донгосч байгаад ингэж яахгүй юу гэдээ хоёулаа явцсан гэж ингэж нэг үг байдаг. Тэр шиг тэр чи баг үүний юм биш үү? Тий. Хэр зэргийн хүн энэ сонин монд юм гаргаж болдсон болов уу гэж бодоод байдаг байхгүй. Дунд сургуулийн 10 тэй хөвгт шүү дээ. Тэгээд нэг өдөр манай сургуулийн уран зохиол, хэл бичиг уран зохиол багш Даржаа гэж хүн байсан. Тэгээ багшаасаа асуулаа. Багшаа сонинд ер нь юм бичиж болд юм уу? Хэн дуртай хүн бичиж болд юм уу гэж асуусан чинь болдгоо яах вэ? Гагцгүй хүнд хэрэгтэй юм бичт юм шүү дээ гэж ингэж хэлдэг. Тэгээд за болох юм байна гэж бодлоо. Тэгээд яг би 64 онд 7 дугаар ингээд төгсчод би нэг 2 хөгшөнтэй тэднийг бас харж хандаа би сургуульд явахгүй гэдэг ингээд сургуулиас гарцсан байхгүй. Тэгээд өдөө байж ийсэн. Тэгээд сонинд юм бичмээр санагдаад. Бичихтэй зэрэг ерөөсөө нэг болдгоо. Жаахан бэргээд яагаад л ингээд байна л. Тэгээд тэр үед зөвлөлт улсын коммунист нөмрөөр нэгдүгээр нарийн бичгийн ерөнхий нарийн бичгийн дараагч гэдэг үлээ. Брежнев Монголд айлчлана гэдэг. Тэр үед нэг том төрийн том айлчил энэ төр болохтой зэрэгэл бараг жилийн өмнөөс нөгөөд чинь орон даяар зарлаад өндөр бүтээлийн уралдаан зарлал ингүүлэл амлд дүүрэг аваад ингээ бижигчдэг байсан юм л дээ. Тэгээд Брежнев айлчлалыг угтаад яаж яаныг сум болгонд л хурал болоод л ингээд байдаг үүрэг амлт аваад усууд. Тэгсэн жаргалан сумд нэг тийм хурал болж. Тэгээд айлчлалыг угтаж ингэж хурал хийлээ. Тийм улсууд амлт үүрэг авлаа тэр үг хэлж илтгэл юу яалаа гэл ингээл. Тэгээд бүр ерөөсөө өөрөө битсэн юм ерөөсөө болохгүй. Тэгэхээр зэрэг тэр жаргалан сумд болсон хурлын хүний нэрмэр тэр элдв янзын юмнууд солиод бараг хуулаад шахуу ингээд бичээд сандын уулчлаа. Гэхдээ ийм гарсан юм чи миний адилхан юм чинь их буруудаад байх юу гэж бодсон. Тэгсэн 7 хоногийн дараа нэг өдөг чинь аймгийн сонины ардлын нэг цонхон дээр шпиглгээд нэрлдэг. Тэн дээр гарцсан алтан хөлсөнд.
доотлолт нь ил нор усран гэд байж байна. Өө тэр нэрээ хараад сонин дээр нэрээ байж байгааг хараад өстой баярлж Чи одоо байгаа. хэдэн настай байх вэ? Тэг чин би одоо 16 тал байж. Хөөх. Тий. Тэгэл эн чин ийм амархан байсан юм уу гэж ингэж бодоод жаахан одроод тэгэл тэрнээс хойш чин сумдал юу болно. Одоо тэрнийг бичдэг. Алтай хөгжил сонины одоо идэвхтэй бичиж. Тэгээ сүүлдээ нэг аймгийн сонд нэлээд сайн бичээд ингээд тэр нэг идэвхтэмжлэгийн зөвлөгөө мөвлөгөөнд оролцоод нэлээд жаахан яаж байгаа юм л нээр гарч байгаа. Тэгж байгаа сонин аймгийн сонины бас цаашаа даваад залуучуудын үнийн сонин энтертейн бичдэг болоод. Тэгэхээр үнийн сонд бичсэн юм чинь ерөөсө бараг танихдахгүй шуу болоод орон миний нэр байгаа гэж л харуул. Тэгээ сүүлдээ бичээд байх тусам улам нэг засвар нь багассаар байгаа сүүлдээ бүр засваргүй гардаг болоод засваргүй мөртлөөсөө бүр сүүлдээ бүр толгойн ард нэгдүгээр нүрэнд гардаг энэ төр болоод ингээд ирж байгаа юм сурч байна те. Тэгж л одоо сонин дэх дуртай болсон. Тэгээд л одоо сургуульд явна сэтгүүлч болно гэж зүтгээд байдаг. Биний хийдэг ажил цаг уурын одоо мэрэгжил дунд мэрэгжил. Тэгтээ зэрэг чи нэг бол цаг уурын сургуульд яв, нэг бол чи хөдөөж хамаардаг хүн учраас зоотехникч бол эсвэл малын эмч бол гэхгүй болгүй гэдэл аймгийн намаа хорооны үзэсгэлэнээр эмчийн дараа зэрэг ингээд байл. Ингээд сургуульд явж болдог. Тэгээд сүүлд нэг цаг уураас гараад энд байсан цагт би сургуульд явахгүй юм байна. Тэгээд сумд коллег эрхэлж болоод 2 жил болоод юм хүн бичээд байдаг, үргэлж бичдэг. Тэгсэн нэг өдөр намын өрөөнд дараа дуудаж байна. Чамайг аймгийн сонин сурвалжлагчаар авна гэсэн байна. Яралтай нүүлгэж ирүүлсэн байна. Одоо чи тэгээд манай хүн биш болох нь байна дээ. Харин дээр нэг багш хүүхэн дагуулж яваад жилийнхэн дээ. Тэгээд тонклоос гэрэлсэн байхгүй юм. Тэгээд аймгийн сонин дээрэл тэнд 2 жил ажиллаад тэгээд их сургууль дээрэл төгсөөл багш болоод одоо ингээд миний сэтгүүл одоо намтар ингээд. Тэгэхээр ер нь одоо сэтгүүл зүй гэж одоо яг юу юм? Сэтгүүл зүйн шинжлэх ухаан гэхээр яг одоо юу судалдаг шинжлэх ухаан гэдгийг манай үзэгч та нэг сайхан ингээд тайлбарлаад өгөөч. Тий. Сэтгүүл зүй бол нийгэмд ерөөсөө нийгмийн амьдралд бодтой оршиж байгаа зүйл л дээ. Тэгтээ зүгээр нэг жахан тийм номын гэлээр тайлбарлах юм бол ерөөсөө нийгэм улс төрийн үйл ажиллагааг бичгээр хийж байгаа ийм л үйл ажиллагаа. Одоо улс төрчид амаараа хийж штэ. Тэгвэл сэтгүүлчд бол бичиж байгаа юм нийгэм улс төр. Хуучин цагт бол одоо бүтээн байгуулалтын сэтгүүл зүй гэж сэтгүүл зүй байлаа штэ. Үйлдвэрийн цех одоо малчин тариачин ийм улсуудын тухайд бичдэг, туршлага бичдэг. Тэр нь бол хамгийн нэгдүгээр зэргийн сэдв. Өнөөдөр бол тэр бүх юм хувь хүний мэдл шилжчихсэн учраас тэр хувийн одоо бизнес үйл эдийн засгийг зөв голдролд нь оруулж нөхцөлийг бүрдүүлж улс төр гэдэг юм лөө сэтгүүл зүй орцсон. Улс төр зөв байвал тэр бизнес зөв байна. Тэгэхээр өнөөдрийн сэтгүүл зүй бол улс төрийн сэтгүүл зүй болсон байна. Тийм. Тэгтээ зүгээр яг сэтгүүл зүй гэж ярина яг юу юм бэ гэдэг нь гэхээр эрдэмтэд бол бас маргаантай байдгийн шүү. Одоо Америкийн эрдэмтэн Джон Мерил, Джон Дэмис гэдэг хоёр их том эрдэмтний хооронд их том маргаан явж идэг. Нэг нь бол сэтгүүл зүй мэрэгжил гэж хэлдэг. Нөгөөх нь бол мэрэгжил биш гэж хэлдэг. Тэгэхээр цаг дагаж хувирчээдэг. Өөрийн гэсэн одоо үндсэн категоргүй, өөрийн гэсэн хуулигүй ийм одоо мэдлэгийн салбар бол шинжлэх ухаан болоогүй байна гэж үздэг байхгүй юу? Тийм яриа байдаг. Тэгээ энийг бол бид нэр одоо энэ сэтгүүл зүйгээр олж байгаа усуд сэтгүүл зүй мэрэгжил биш гэж ингэж хэлэх нь бол бас жодгийн хувьд ч гэсэн эвгүүлдэ. Тийм тэгтээ судлах юмтай, хийх ажилтай, нийгэм бодтой оршиж байгаа, нийгмийн харилцааг зохицуулж байгаа, нийгмийг мэдээлэлээр харилцуулж байгаа ийм л одоо нэг том субъект хүмүүнлэг одоо өөрөөр хэлбэл хүмүүнлэгийн мэдлэг талдаа илүү ийм одоо мэрэгжил байна. Тэгээ даавал 1996 онд Монголын тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл зүйлийн онл практикийн зарим асуудал гэдгээр юу сэтгүүл зүйн ухааны эрдэм зэрэг хамгаалж байсан. Миний санахад бол Монгол улсад анхны одоо сэтгүүл зүйн ухааны доктор болсон тохиолдол таних байх гэж ингэж бодож байна. Тийм үү? Тий.
Тэгээ ер нь сэтгүүл зүйн чиглэлээр ингэж эрдэмтэн зэрэг цогцол хамгаалуулдаг ийм улс орн одоо хичнээн байдгийг бол сая маргаантай холбоотой асуугаад. Тэгэхээр чин төрөнд бол социализмын үе гэж яхад бол сэтгүүл зүйг яг л үнэндээ шинжлэх ухааны одоо судлагдах хүн биш гэж үзэж ижил дээ. Тийм учраас ямар нэгэн өөр шинжлэх ухаан руу оруулж сэтгүүл зүйн чиглэлээр хамгаалсан улсууд хамгаалдаг байсан юм. Түүхийн чиглэлээр, гэлөвчгийн чиглэлээр, философийн чиглэлээр. Тэгээд 96 онд одоо анх сэтгүүл зүйн ухаанаар гэж хамгаалсан анхны хүн л бий л дээ. Тэгээ энэ агуу их төдийгөө манай одоо баасан суран улсууд хөөцөлдөж энэ одоо сэтгүүл зүйг дангаар нь энэ одоо хөгжүүлэхэд дангаар нь одоо эрдэм судлалын ажил хийх шаардлагатай байна гэж ингэж удаадараа тавьж дээгүүр доогор явж иж сэтгүүл зүйгээр эрдэм зэрэг хамгаалуулах зөвлөлийг байгуулсан. Тэгээ тэр зөвлөлөөр хамгаалуулсан анхны хүн бий. Анхны одоо тэр хурлыг хийж доктор хамгаалуулсан зөвлөлийн дарга нь дутуугаа өөрөө ийм учиртай. Тэгээ яг төрөл зүйл гэдэг юм бол Монголын одоо сэтгүүл зүйн нэг их том ер нь сэтгүүл зүй гэдэг чинь нэг хоёр юм л байгаа юм л да. Нэг нь бол одоо хэрэгсэл сонин сэтгүүл араада дэлгүүц. Нөгөөх нь тэн дээр тэргээр дамждаг, тэрүүн дээр бичдэг ийм бүтээл. Тэгэхээр энэ бол тэр хоёр дахь чиглэл нь бүтээл нь бол энэ төрөл зүйл юм байна. Тэгэхээр ерөөсөө аливаа юм төрөл зүйлгүй байна гэж байхгүй байгаа юм. Аливаа юм төрөл аймагт айд хамаарахгүй юм гэж байхгүй. Гэр аратан шүттэй жигүүртэн далавчтай сарсан баг баха хүртэл одоо жигүүртний юунд хамаарж идэг гихмчлэнгээр. Тийм учраас сэтгүүл зүйн төрөл зүйл гэдэг юм бол маш чухал. Нэг үе 90-ад онд чинь төрөл зүйл одоо хэрэггүй энэ коммунизмын үеийн одоо хүнд суртлын юу интернет нь ярьдаг байлаа шүү дээ. Тэгээ тэр бол буруу. Сэтгүүл зүйн одоо төрөл гэдэг бол олон үеийн туршид одоо хоримтлагдж бий болсон тэр одоо соёлын зүйлийн их том сан хөмрөглөлтөө. Тэгэхээр төрөл зүйл байхгүй гэж үзэх юм бол сонин хэвлэл бол их утгатай ийм зүйл болно шүү дээ. Дан мэдээ байдаг юм бол дан шивл өгөөл ч юм уу нэг дал байсан юм ингээ бичээд өгөл. Тэгээд тэр мэдээллийг сонирхолтой болгож янз бүрийн одоо юу тийм том баг жижиг сонирхолтой янз бүрийн юм байдлаар хүнд уншуурын сайжруулах зорилготой ийм зүйлдээ. Тийм ч учраас одоо нэг их суут хүн хэлсэн байдаг шүү дээ. Одоо сонины хвшлэгийн төрөл зүйл бол улс төрийн сонины концерт юм а гэж. Тэгээ концертанд янз бүрийн юм гардаг шүү дээ. Тэгэхээр яг сонин тийм л байх хэрэгтэй гэсэн. Тэгээ 96 оны дундуур таныг сэтгүүл зүйн ухааны доктор болж явахад бид нар их баяртай байсан л да. Ягаад гэвэл сэтгүүл зүй маань одоо хөгжиж байна тийм үү. Тэгээ бүр шинжлэх ухааны төвшөнд яваад ирлээ. Тийм учраас арга байхгүй. Эрдэмтэн зэрэг цол хамгаалах бие даасан зөвлөлтөө болоод анхны эрдэмтэнд өрөөд сэтгүүлч бид нар бол их баяртай байсан шүү. Гэхдээ тэрийг ойлгохдоо саяхан хэлдгээр бол энэ хөгжлийн нэг өндөр төвшөнд яваад иржээ. Шинжлэх ухааны бие даасан шинжлэх ухааны цогц зүйл болж хувирч байгаа юм байна гэж ингэж итгэж үнэлж байсан. Тэгээд та бол 2004 онд Монголын сэтгүүл зүйн онол түүхийн тулгуур асуудлууд гэдэг сэдвээр хэлбэрчгийн ухааны шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалж байсан тийм ээ. Тий. Тэгэхээр бас л дараагийн шатлал бас дахиад орж ийн л гэж ойлгож штэ. Тэгэхээр одоо өөрөөр сэтгүүл зүйн ухаанаар шинжлэх ухааны доктор хамгаалах төвшин дээр очиаг байна гэж нөгөө талаас ойлгож болохоор. Гэхдээ хөгжиж байна гэж ойлгож болохоор тийм ээ. Тэгээд хэлбэрчгийн ухаанаа гэж явчихжээ. Хөгжлийн шинжлэх ухаан болох хөгжлийн одоо бас нэг шатнаар нь гарчихсан. Дараагийн шат руу явж яана гэж үзэхэд болно л да өөрийн чиглэлээр. Тэгээ сэтгүүл зүгээр өнөөдөр одоо дэд докторийн зэрэг хамгаалж болж байна. Тий. Зөвлөл нь байна. Эрх зүйн бүрдүүлсэн байна. Шинжлэх ухааны докторыг хамгаалах зөвлөл бол хэрдээ алга. Зүгээр энэ хөөцөлдөөд ингээд идэвхтэй ингээд явах юм бол болохгүй газаргүй л байна. Тэг өнөөдөр одоо сэтгүүл зүгээр хамгаалах юм бол нэг түүхээр нэг шинжлэх ухааны доктор
хэлвчгээр нэг шинжилгээ ухааны доктор. Амьд байгаа 2 хүн байна л да. Тийм. Тэгээд цаашдаа бол шинжилгээ ухааны доктор хамгаалах хэмжээнд зөвхөн судлагдхууны хувьд бол сэтгүүл зүйд шинжилгээ ухааны доктор нэг байтугай нэлийн гэдгийг хамгаалах ийм одоо юу байна. Ганцхан шинжилгээ ухааны доктор сэтгүүл зүгээр хамгаалуулах тийм одоо юу нь бүрдээгүй байна л дээ. Төгсчл байна гэсэн үг тийм. Одоо бол их сургуулийн докторантууд сэтгүүл зүйн салбараар бас нэлээд олон байх шиг байна тийм ээ. Байна. Хамгаалчихсан одоо надаас хойш чинь 16 хүн байна шүү. Тий. Одоо хамгаалах гээд явж байгаа гадна дотны нэг хүртэл улсууд байна шүү. Тий. Тэгэхээр өнөөдрийн судалгааны нэвтрүүлгээр таныг өрсөн шалтгаан бол энэ 21 бот байна. Сая ярьсан энэ зүйлтэй холбоотой ерөн шинжилгээ ухааны төвшөнд сэтгүүл зүйн маань хөгжөөд судалгахдсан болоод бие даасан ийм эрдэмтдийг төрүүлээд эхэлжлээ тийм ээ. Тэгээд тэр бүхний одоо нэг оргил гэж би хэлмээр байгаа энэ зөвхөн сэтгүүл зүйн гэсэн энэ сэдвээр одоо нэг эрдэмтэн 21 ботыг ботлоод гаргана гэдэг нь өөрөө их том дэвшил гэж ингэж харж байгаамаа. Тэгээ энэ ном маань ямар арга зүйгээр одоо бүтээсэн юм. Ер нь энэ ботлоход одоо ямар арга зүй хэрэглээд байна. Миний бодлоор бол он цагийн дараалалаар нэг явж явах шиг байгаа юм. Эсвэл ингээд сэдвчлээд нэг явж явах шиг байгаа юм. 3 дахь арга нь бол энэ хоёрыг нийлүүлээд он цагийн дараалалаар мөртлөө сэдвчлээ явж байгаас нэг арга гаргацл байх шиг байна л да. Тэгээ та бол одоо ямар аргачлалаар 21 ботыг ингэж баталсан юм бэ? Эндээсээ яриага эхлэх үү? Ботын тухай л гэж ярив. Тийм 91 гэж одоо нэг том жижигнээс нэг 63 4 ном гаргасан байна. Тэгээ тэрэн дотор бас өөр чиглэлийн янз бүрийн дурсамж тэмдэглэл тэгэл янз бүрийн байгууллага бас захиалга махиалгатай мод зориулсан гэл юмнууд байна л да. Зүгээр энэ нэг яг сэтгүүл зүгээр цэвэр нэг 40-од юм гарсан байна. Тэгээд манай энэ том аваргууд одоо төдөөгөөс хэсвэл 30-40 бот. Тэгэл одоо Лусан Бандангой гихтэл 11 бот, Дамдисрангой гихтэл 9 бот, Эренчингой гихтэл 6 бот ингээл дошоолд гарч. Тий. Тэгтэл ер нь миний бодсон бодол бол нэгдүгээр бас энэ улсууд нэлээд нэг юм хийгээд ирэхээр тэрнийгээ бас нэг тал тийшээ тараад ингээд нэг нь байхад нөгөөх нь байхгүй болдохгүй жоох юм нэг ийм болчихт юм байна. Нэг багцсанд оруулаад ерөөсөө нэг бөөгнүүлээд ингээд яачих зүйтэй юм байна гэж ингэж бодсон л доо. Тэр улсуудаас жишээ аваад. Тэгвэл энэ бол өөрийн чинь төрийн хэлдэг тэр хэд ядан одоо шалтгаан ангиллуудыг хэллээ. Тэр дотроос энэ бол сэдвчилсэн бот нь орох уу гэж ингэж бодож байгаа. Яг бол ганцхан шинжилгээ ухааны ганцхан салбараар бичсэн юм аа өөр юу ч оруулгүйгээр хийсэн гэдэг утгаараа. Эхний одоо нэг 8 бот нь бол ерөөсө түүхийн холбогдолтой ийм зүйл. За нэг нөгөө төрөний миний хэлдэг шиг сэтгүүл зүй маань ерөөсө хэрэгсэл бүтээл гэсэн хоёр юмнаас бүтэж байгаа гэж. Тэгэхээр хэрэгслийг бол 1 2 3 дугаар ботонд сэтгүүл зүйн түүхэн том гэдээ гаргасан байна. Энд одоо анхны 13 онд гарсан сонниос эхлээл өнөөдрийн энэ интернет сэтгүүл зүй хүртэл ингүүлээд энийг хэрэгслүүдийг гаргаж. 4-өөс 6 дугаар бодит бол тэр хэрэгсэл дээр бичдэг нийтлэлийн тухай бичсэн. За энэ нийтлийг бол би бас ерөн сэтгүүл зүй үүсгэхээс өмнө сэтгүүл зүй бол 100 гаруй жилийн түүхтэй байна шүү дээ. Хэрэгсэл бол. Гэтэл бүтээл бол сэтгүүл зүйгээс үлэмж өмнө юм. Одоо дор хаяж ер нь 1000 жилийн одоо уламжлал байна. Тэгээ зэрэг анхны л одоо нууц товчонд нийтлийн ямар одоо шинжтэй зүйлүүд байсан юм. Тэгэл тэрнээс хойш одоо луу алтан товчид нийтлийн ямар шинжтэй элементүүд байна уу гэх мэтлэн юан улсын сударт юу байна уу гэх мэтлэр ингээл одоо нэг 800-аад жилийн юм дотроос сэтгүүл зүй бичлэгийн төрөл зүйлтэй одоо төстэй ийм зүйлүүдийг шүрдэж энэнд оруулсан цагийн хугацааны хувьд урагшаага нэлээд жаахан түүхийн гүнлүү орохыг одоо ирмэлсэн ийм юм байгаа. Тэгээ өнөөдрийн одоо хөгжингөө сэтгүүл зүйн төрөл зүйл хүртэл энэ 3 бот тамаар болсон. За 7-8 дугаар бот бол ерөөсө сэтгүүлчдийн тухай. Монголын сэтгүүлчдээ тийм. Ерөөсө бид нар чинь их мартамхай юм байна.
ерөөсөө манай чинь нийгмийн ой санамж бол бас их дархан байд юм биш үү. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр сэтгүүлчдгээд ингэж явж байна. Тэгтэл энэний чинь суурийг тавьсан улсууд. Тэр суур тавихаас өнөөдрийг хүртэлх энэ 100 жилийн хугацаанд хэдэн 100 одоо мундаг авраг сэтгүүлчд энэ сэтгүүл зүг авч явж исэн байна. Тэрнийгээ бид нэр өнөөдөр ерөөсөө эргэж харддаггүй, дурсдаггүй, мартчихдаг. Бид л өнөөдөр байгаа юм шиг ингэж бодж явдаг нэг юм байна. Тийм учраас тэр сэтгүүл зүйн түүхэнд одоо улс мөрийн үлдээсэн гавьяатай одоо үүрэг гүйцэтгсэн энэ улсуудыг нэг ядаж одоо нэг цойлуулж гаргаж ингэж байдгүй махэд нэг номын хуудсанд бэхлээд үлдээч гэж ингэж бодсон хэрэг. Тэгээд одоо сэтгүүл зүйн үндэслэх ЦВН-ээс эхлүүлээд одоо Баатар гэл ингэж хойшоо явал тэгээд өнөөдрийн одоо залуу сэтгүүлчд хүртэл энэ түүх намтрыг товчхон тэгээд гол бүтээлийнх нь одоо гарчгийг хадаад ингээл нэг 600 орчим сэтгүүлчийн одоо намтар байгаамда. Тэгээ энэ бол би одоо түүхтэй арах болов гэж ингэж бодож байгаа. За тэгээд 8-аас хойш бол нэг өөрийн чинь бас нэг бичсэн байсан даа нэг бүхэлдгээ дараа нь тэрнийгээ задлж ингэж яад юм байна гэж судалгааны өгүүлэлт бичсэн байсан. Тэр үн шиг энэ ерөнхий энэ одоо сэтгүүл зүй гэдэг энэ предметийг задлаад одоо радио сэтгүүл зүй, телевизийн сэтгүүл зүй, фото сэтгүүл зүй, тэгээд иргэний сэтгүүл зүй гэх мэтлэнгээр сэтгүүл зүйн төрөл зүйл, редакторлох зүй гэдэг ингээд задлаад нэг одоо судлагдсан тусвар харин ингэж бие даалгаж ингэж хийсэн. Тэгээ энийг бол би голцоо энэ сургалтын зориулалтаагаар сурах хүчийг гарын авлагын одоо зориулалтаагаар хийсэн. Тэгээ өнөөдөр яг Монголын сэтгүүл зүгээр сурч байгаа оюутан сурагчид бол хэрэгжилж мэддэг л болцсон ийм л байгаа зүйл л дээ. Бас нэг хэсэг бол онлын хэсэг байгаа шүү дээ. За нэг хэсэг нь бол шинжлэх ухаан гэдгээ баталж байгаа зүйл нь өөрийн гэсэн онолт, өөрийн гэсэн практик, үйл ажиллагаатай ийм зүйл байгаа даа шүү дээ, тийм ээ. Тэгээ гол нь би тэр энд онлын чанартай гэхэд зэрэг тэр юу байгаа юм. Одоо дэд доктор хамгаалсан Монголын сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн онол практикийн зарим асуудал гэдэг. За нөгөөх нь болохоор сэтгүүл зүйн онол түүхийн тулгуур асуудлууд гэж шинжлэх ухааны докторийн диссертац. Энэ хоёр диссертацид бол ерөөсөө онлын зүйлүүд голчилж орсон. Тийм тэгэхээр манай сэтгүүл зүй чинь бол дэлхийн дахны сэтгүүл зүй бол 400 гаруй жилийн одоо уламжлалтай байна. Тэгээ тэрний одоо 300 жилийн туршлагыг замаас нь одоо амдж аваад шууд тэн дээр суурлын явчихсан. Ийм онцлогтой сэтгүүл зүй байхгүй юу? Тий. Тэр дундаа одоо бид нар чинь Оросын цонхоор Европыг одоо харж Европын соёлыг харж ингэж энэ өнгөрсөн одоо 20 дугаар зуунд чинь ингэж явлаа шүү дээ. Тийм учраас сэтгүүл зүйн одоо бидний мэдлэг бол одоо Оросын сэтгүүл зүйн мэдлэг дээр их тулгуурлаж байсан. Сүүлийн үед одоо чөлөөт ийм байдал бий болсонтой холбоотой өрөндийн сэтгүүл зүйн туршлагыг ямар нэгэн хэмжээгээр бас аваад ингээд явж байна л да. Монголчуудыг ялангуяа энэ Эрдэнэ ном оюун ухааны ертөнцийг ажиглаад байгаад нэг сонирм харагдаад байгаа. Ер нь өрний соёл, дорны соёл хоёрын уулзуур дээр л монголчууд байгаад байгаа шиг байна шүү дээ. Сэтгүүл зүйн хөгжлийг харахад яг тийж харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ уулзуур дээр их анх одоо гიშгсэн анхны өмөр гаргасан хүмүүс арга байхгүй Цэвэнгой байна. Цэвэнгой гэж нэг ахуй хүн байж дээ. Цэвэнгой яг Монголын сэтгүүл зүйд оруулсан хөв нэмрийг та тодтоо та бол ер нь бараг төрөл дуусч ирсэн байх шүү. Тийм Цэвэнгой бол 1960 насны төрсний 60 насны 80 насны аваар Бурайдад хоёр их том эрдэмшигний хурал болж дорн техник судлагч нэрт эрдэмтэн гэж ингэж одоо дүгнсэн байна тэр хурлаас. Цэвэнгой гэдэг. Тий. Тэгтэл манайд бол одоо би хөвдөө тэгж хэлээд байгаа юм зөв байна уу байна уу. 20 дугаар зууны Монголын оюун санааны эцэг гэж би хэлэх гээд байна. Ерөөсөө одоо өнөөдөр төдийлөн байхгүй
Би нэг одоо төвөгч хүний хувийн архивыг сая үзлээ. 1921 оны 3 дугаар сарын 1-ээс 3-нд болсон нэг намын ангадах их хурлын чинь дэд дараагаар юу цэвэн сонгогдоод хурл өдөрчсэн байна шүү дээ. Энэ бол ерөөсөд төгөнд байхгүй дарагдсан. Тэгээд эн чинь зөвхөн сэтгүүл зүй үндэслэгч, Монголын хэвлэл яаж үйлдвэрийн салбарыг үндэслэгч, Монголын шинжлэх ухааны салбарыг үндэслэгч, Монголын боловсролын салбар, шин цагийн боловсролыг үндэслэгч, тэгээд Монголын одоо нам төрийн том зүтгэлтэй, анхны том зүтгэлтэн байсан байна шүү дээ. Ийм одоо хүн учраас би 20 дугаар зууны Монголын оюун санааны эцэг гэж ингэж хэлээд байгаа. Эрт нэрт соён гэгэрүүлэгч гэдэг байгаа. Тэгээд Цэвэн гой тэй холбоотойгоор бас өрн дорны өөрийн чинь хэлсэн соёлын зааг дээр гэж. Тэгээ бид нар тэр би түрүүнийг хэлээд орхилаа тэр Европын соёлыг Оросын цонхоор харж ингэж боловсруулж. Одоо Юан улсын судар гэдэг ингэх чинь Юан улсын судрын 312-ны 1312-ны бичиг 24-р батид тэр онд улсын амьдрал тохиолдсон бүх онцлог үйл явдлуудыг товч мэдээгээр бичиж хагаад оны эцсүүлэх зэрэг оны бичиг 1312 бичиг гаргацсан байна. Тэгэхээр тэр мэдээнүүдийг өнөөдрийн нэг мэдээний сонгодог одоо заавар 5W1 гэдэг дээр тавиад үзэх зэрэг ихэнх зүгээр ягшлт харж байгаа. Тэгэхээр энэ дорн дахин гэдэг чинь агуу соёлтой бичиг утга соёлын агуу их уламжлалтай юм ард том байжээ. Ер нь Цэвэн гой тухай бичсэн батууд хэд хэдгээр битээр байгаа вэ энэ таны номны? Нэгдүгээр битээр байгаа юу 4-р битээр байгаа. 4-р битээр нийтлэлийн талаас нь бичсэн. 1-р битэд сонныг үүсгэсэн. Энэ бол зөвхөн нэг талаас нь харсан зүйл байна шүү дээ. Тэгэхээр саяын хэл дээр үнэхээр бүх салбар руу орсон үнэхээр оюун санааны эцэг гэж өөрөө чинь арга байхгүй юм байна да тийм ээ. Цэвэн гой чинь яг манайхан бол зарим нь чинь одоо Монголын иргэн биш Брайдын хүн эдэргээд ингэж авах шиг байгаа юм. Нэг хэний шивлээ судалгаан дээр өөрсдийн шивэлөө Монголын паспорттай юм байл шүү дээ. Тэр чинь ингэсэн байхгүй юу? 1925 онд юу Монгол иргэн болсон. Эрдэнэ сумын харьяат. Тэг ам бол 2. За нэг морьтой энтергээд. Монгол улсын харьяат юм байна шүү дээ тийм. Монгол улсын иргэн. Монгол улсын паспорттай иргэн хүн. Тэгээд хавчиж ягсаар байгаа одоо баруунтан Японы юутай холбоотой энтергсээр байгаа тэгэл хавчиж ягсаар бол гаргасан л да зайлууд. Тий. Монголоос аргагүй шинд гараад тэгэл 42 он хүртэл Оросд амьдарч байгаа л шоронд ороод тэгээ шоронд нас орсон л дээ. Ер нь тэр үеийн одоо ер нь Монголын төлөө явуулсан хүн болгоны амьдралын төгсгөл их эмгэнэлтэй байж шүү тэр үед. Үнэхээр энэ хувьсгал гэдэг чинь бол их юмны золиослол байт юм байна л да. Тэгэхээр Цэвэн гой одоо саяын хэлдэг бүхэл салбарт оруулсан хувь нэмрийн нэгдгсэн ч байд юм уу тийм бүрэн төвөр гэж байд юм уу? За Цэвэн гой одоо талаар нэг эдчин нуруу гэдэг энэ үндэсний түүхийн мэдээ захирал байдаг шүү. Тэр 2 дэвтэр ном гаргасан. Хамгийн том судалгаа нь тэр. Нэг хараа жахан сэтгэл зүйн байсан л дээ. Сая 100 жилийн ойгоор яасныг мэдэхгүй байна. Шинжлэх ухааны академийн 90 жилийн ойгоор нэг том ном гарсан. Цэвэн гой нэг татвардагдахгүй нэг ганц газар нэг нэр орсон төдийл байлаа. Яг үнэндээ бол Монголын шинжлэх ухааны байгууллагч нь санаачилж үүсгэсэн юм чи Цэвэн шүү дээ. Бүр 21 онд дөнгөж хувьсгал ялаад ганцчлт болоогүй яхад Цэвэн ерөнхий сайд бодоод 2 удаа бичиг өргөөд шинжлэх ухааны байгууллагыг байгуулъя гэдэг. Тэгээд өөрөө тэр шинжлэх ухааны байгууллагын зорилгыг тодорхойлоод шинжлэх ухааны байгууллага ийм байх ёстой гэдэг 4-ийг боловсруулад ингээд тэр нэг зөвшөөрөөд ингээд шинжлэх ухааны байгууллагаас яг хуу хингой нөгөө Жамин гой бол бичгийн одоо сурвалжид сэхэтэн үндэсний одоо тийм бичгийн сэхэтэн хүн байж тогтоо томотой хүн байж тэр утгаар нь тэр байгууллагын толгой дээр тавьсан болохоос жинхэнэ эрдэмтэн нарын бичгийн дарга нь Цэвэн л байсан шүү дээ. Тэгэхээр зэрэг жинхэнэ тэр эрдэмтний ажлыг хөтлөж явуулах тэр ажлыг чинь лабораторийн бол Цэвэн өөрөө барьж ил байсан байна шүү дээ. Тэр чинь нэг сони юм билий. Би агуу гэдэг нь тэндээс олж харж байлаа тэр
одоохондоо 7 сард хувьсгал ялж штэ. Тий. 21 он. Тэгэд 11 сард хүрээлэн байгуулж байгаа байхгүй юу? Тий. Одоо тэр дайн дөнгөж 2-3 сарын дараа юу шинжлэх ухааны хүрээлэн мантай тийм ээ хувьсгалыг ялаад бүрэнжлаагүй ингээд зөвхөн засгийн эрхийг авч байж хатал тэр шинжлэх ухааны байгууллага хэрэгтэй шүү тамин нэгэд ингээд одоо гнөөгдөг чинь ямар одоо агуу гэгэрсэн хүн байсан бэ гэдэг нь мэддэгдээд байгаа байхгүй юу? Би таны судалгааг их хүндэлдэг юм аа, их үздэг, биширдэг. Гол санаа бол ер нь одоо бол ингээд ажил салбар дээр утгасгол судлал, урлаг судлал, сэтгүүл зүйн салбарын судлалыг харж байхад бүгд нь ингэж тоомлож харах хэмжээний эрдэмтэд харьцангуй их цөөхөн байгаа. Бүгд гэж харна гэдэг бол бүгдийн мэдэж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм судалгаа бол таны энэ Монголын сэтгүүл зүйн түүхийн тоо мэдрийг харж байхад л үнэхээр тийм тоон судалгаа гэдэг маань өөрөө агуу бүгдийн зангидсан юм судалгаа байгаад байгаа байхгүй юу. Ер нь дамжсарунгаа нэг бид нар бас лекц дээр өмсөж байхдаа нэг хэлж ирсэн юм аа. Ер нь түүхийг хоёр янзаар бичдэг юм аа. Нэг бол эхлээд тоомж бичээ, дараад нь задлаа бичдэг арга байна. Эсвэл одоо ингээд тодорхой төлөөл болсон хүмүүсийн тухай тус нь бичээ сүүлд нь нэгдэх нэг арга байна гэж. Тэгэхээр тэр эхний арга нь бол одоо нэлээд өндөр түвшинд очсон судлаачдын хийдэг зүйлтэй. Тийм учраас дамжсаргаа өөрөө Монголын эртний уран зохиолын тоон бичээд л бид нарт гарын хаалга болгож тавилаа шүү дээ. Яг тийм аргачлалыг одоо өөрөө хэрэгжүүлсэн байна гэж ингэж хардаг юм а. Тэгэхээр яг энэ арга зүй талаас энэ өөрөөр хэлбэл энэ сэтгүүл зүйн ганцхан энэ сэдвэр энэ олон бот хийсэн таны яг хэлэх гэсэн гол санаа яг юу байсан? Одоо энэ хүмүүс одоо ялангуяа энэ сэтгүүл зүй сонирхож байгаа хүмүүс судлаач оюутнууд хэрэгтэй байх. Энэ талаас нь жоохон номынхаа онцлогийг тайлбарлаж өгвөл. Тийм яг ер нь бид нар чинь өнөөдөр л нэг бид нар сэтгүүлч байгаа юм шиг. Өнөөдөр л нэг сэтгүүл зүй байгаа юм шиг ингэж өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн түүхийн энэ их том урт хугацаа энэ их туршлагаас тасдаж аваад ингээд яагаад ба штэ. Тэгэхээр зэрэг нэг суургүй болчиход байгаа. Ялва юм суур нь сайн байвал цаашаага одоо тэн дээр сүндэрлээд явах болцоо нэмэгдэх шүү дээ. Тийм учраас урд өмнөх уламжлал энэ сэтгүүл зүй өнөөдрийн сэтгүүл зүй юундаар суурилж өдий зэрэгтэй явж байгаа юм бэ гэдэг рүү их анхаарч өөрөөр хэлбэл түүхэн одоо уламжлалыг таниулахад бас энэ түүхийн эхний дээр 8 ботод болж эглэж байгаа юм л да. Тийм. Ер нь бид нар чинь өмнөх юмнуудаа бүр зүгээр нэг судалж байгаа оюутан залуучууд нэг магистр доктор антууд энэ төр гэхээсээ илүү бүхэл бүтэн нийгмээр бүхэл бүтэн мэдээллийн хэрэгсэл тэр чигээрээ одоо өмнөх юм мартчихад ингэж явах юм байна шүү дээ. Жишээлбэл 63 онд идэвхтэн бичгийн улсын анх дугаар зөвлөн гэж их том юм боллоо. Тэгсэн чинь тэр нь анх дугаар зөвлөгөө биш. 1931 онд юуны идэвхтэн бичгийн улсын анх дугаар зөвлөгөө болоод Маршал Дэмэд үг гэлээд намын төв ороо засгийн газрын одоо бүх сайд дарга нар суугаад ингээд зөвлөгөө хийчихсэн намартчихад 63 онд анх дугаар зөвлөгөө ингээд ингээд хийсэн. Энэ чинь уршаах юм 30 жилийн өмнөх юм марчаад байна. Тэгтэл одоо Улаанбаатарын мэдээ сонныхон 1973 онд сонныхоо 50 жилийн ойг хийгээд тэрүүнд төв орооны баярын бичиг хүртэл ирээд ингэсэн чинь юу яасан нөгөө 23 онд гарсан нийслэлийн шин сонин гэдэг нам засгийн төв хөвлөлийг нийслэлийн гэдэг үгийг энэ нийслэлийн сонин байсан юм байна гэд өөрийнхөө сонины ойг тэмдэглээ хийсэн. Ингэж бодолж байгаа юм. Тэгтэл Улаанбаатарын сонин чинь 29 онд яг байгуулагдсан байхгүй юу? Тэгэл тэнд чинь 7 жилээр алдаж байгаа байхгүй бас. За тэгтэл одоо өнөөдөр 4 дахь засаглал гэж ярьж байна. 4 дахь засаглал гэдгийг ярьж байгаа хүн бол нэг сэтгүүл зүй мэддэг одоо нэг бас нэг орчин үетэйг одоо хөл холдсон гიშгсэн ийм одоо хүн байна гэж харагдах баг мод болж байгаа юм. Гэтэл
Монголын сэтгүүлчид 1921 онд сэтгүүл зүг 6 дахь засаглал гэж хэлчихсэн байна. Одоо үзье гэвэл ураа гэдэг 21 онд гарсан сонин дээр сэтгүүл зүг 6 дахь засаглал. Тэр нь өнөөдрийн 4 дахь засаглал гэдгээс илүү өргөн агуулгатайгаар тэрийг томьёолж ирсэн. Дэлхий дээр Англи, Америк, Орос гэх мэтлэн 5 их дэлхийг засаглаж яадаг 5 том гүрэн байна гинэ. Тэдний одоо далайлтаар л бусд нь одоо явж яадаг, засаглаж яадаг дэлхийг. Тэгэхээр зэрэг тэднийг хазаарлаж яхахын тулд хэвлэл мэдээлэл бол 6 дахь засаглал нь болох хэрэгтэй гэсэн байна. Энэ бол хэвлэл мэдээллийн гадаад засаглал. Дотоод засаглал нь бол улс орн бүрт сэтгүүл зүй бол засаглах хэрэгтэй өөрт. Тэр нь бол одоо тэр тухайн улс орны амьдралыг, ялангуяа улс төрийн амьдралыг зөв бурууг нь одоо хэлж өгч ингэж затчих хэрэгтэй гэж. Тэгээ энэ мэтлэнгийн одоо түүхийн өмнөх одоо гайхамшигтай ийм ололтууд, гайхамшигтай ийм одоо мэдлэг ухаануудыг бид нэр мэдэхгүй байна. Тэгэхээр тэр бүхнийг одоо бас мэдүүлье. Суурьтай болгоё гэдэг үднээс л энийг хийгээд байгаа юм л да. Тэгээ ер нь сэтгүүл зүй гэдэг чинь ийм нийгмийн санамжийн баталгаа түүний одоо он цагийн шаштрал юм шиг байна шүү дээ. Ялангуяа би бол сонины хүн одоо сонины шаруулсан утсыг эргээд харж яхад бүх юм байж шүү дээ. Тэгэхээр нийгмийн оюун санаа гэдэг чинь ерөөсөө мэдээллийн урсгал юм шиг байна. Энэ урсгалын эзэн нь бол үнэхээр сэтгүүлчд байна шүү дээ. Хааш нь яаж залах уу гэдэг чинь тийм үү. Тэгээ би одоо Наруусрын докторийн 21 ботыг энэ шин залуу судлаачид оюутнууд дахин шимтэн үзэж эргүүлж байгаасаа гэж үнэхээр би уриалж одоо хэлмээр байгаа юм аа. Тэгэхээр одоо яг бид нар бол ийм сайхан түүхтэй ийм сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүмүүс энэгээр одоо бахарах ёстой гэж ингэж бодож байна. Тэгээ нэгэнт одоо доктор энэ сууж байгаа ясны зүйлийг ярианы төгсгөлд одоо тодруулж асууя. Яг өнөөгийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн төвшин яг одоо цагийг та одоо яаж харж байна, яаж дүгнэж байна, цаашдаа одоо яг юун руу одоо хөгжил одоо чиглэгдэж байна вэ? Сэтгүүл зүйн хөгжил. Тий, сэтгүүл зүйг одоо ерөөсөө ерөнхий агуулгаар нь аваад үзэх юм бол хөгжингүй сэтгүүл зүйн төвшөнд хүрсэн Монголын сэтгүүл зүй. Тэр одоо гадны сэтгүүл зүйн хэрэгэлдэг аргуудыг тэр одоо төвшөнд бол үнэхээр хүрсэн. Зүгээр дотор нь бол бас сайн ч юм муу ч юм бол байж л байна л да. Энэ бол нэг одоо манай сэтгүүл зүй бол нэг өсөлтийн шинэ сэтгүүл зүй бол өсөлтийн бэрхшээлийг бараг давах тийшээ хандсан ийм л үе өнөдр явж байгаа юм. Тэгээ өнгөрсөн хугацаанд бол Монголын сэтгүүл зүйд нэг 3 их том ололт бий болсон юм. Нэгдүгээрт бол энэ одоо хэвлэл мэдээллийн бүхэл бүтэн зохицолбор систем бүрдсэн. Хоёрдугаарт нь одоо сэтгүүл зүйн бичлэгийн бүрэн төрөл зүйл төлөвшөж бүрэлдсэн байна. Эзэмшиж чаддаг болсон. Гуравдугаарт нь үе дамжсан мэрэгжлийн сэтгүүлчдийн одоо арим бол бий болсон. Ийм 3 том ололт гарсан байгаа. Тий. Өнөөдрийн сэтгүүл зүй бол бид нар чинь ингэж үзэж шүү дээ. Одоо 4 дахь засаглал гэдэг хотч нохой гэдэг ингэж ярьж штэ. Хотч нохой гэдэг бол одоо хууль зүй гэдэг нэг тийм хашаан дотор одоо энэ улс төрчд эрх мэдлэгнүүдийг чинь оруулж чад үүдэн дээр нь сэтгүүл зүй суужгаад энэгээр одоо гаргахгүй ш энэ дотроо л ажиллах хэрэгтэй. Тэгвэл тэр хууль зүйн дагуу болно. Энээс гараад явчих юм бол хуулиас гадуур болчихно гэж. Тэгээд энэ хотч нохой бол одоо өнөөдөр өрөндийн сэтгүүл зүйд бол бас шинэ юу гараад ирсэн. Хотч нохой байх нь бол бас хангалтгүй байна гэж. Зүгээр манаа зоош. Одоо хөтч нохой болъё гэдэг. Тэр нийгмийг одоо огшуучлаа. Энэ голдрол нь оруулаад авч яв яраасаа гэж. Оюун санаагаар дагуулж явъя гэж. Сэтгүүл зүйд ийм шинэ одоо хандлага гарч ирж байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ хандлагын давуу чаваад үзсэн манай сэтгүүл зүй бол одоо нэлээд үйлч шинжтэй. Нийгэмд бол одоо нөлөөлөх чадвартай ийм болох ёстой. Ингээхийн тулд одоо энэ одоо шинжилэлт сэтгүүл зүй, аналитик сэтгүүл зүй гэдэг юм бол их хэрэгтэй байна. Тий, одоо манайд бол ер нь би зүгээр бас далимд нь хэлж чадвал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол
багцаараа нэг том одоо улс төр ч юм уу нэг том бизнес энэ одоо бүлэглэлүүдийн гарт орцсон байна шүү дээ. Тийм ерөөсөө нэг хинээс ч хамааралгүй явж байгаа тийм хэвлэл мэдээллийг хэрэгсэл яг нарийн дээр бол хаврхан байлж. Тийм. За тэгээ сонгуул Монгол улс төрийн болгоо зэрэг захиалгатай юм бичдэг. Зарим хүний мөнгөтэй хүний даалгавраар зарим хүнийг одоо харлуулж барьж ингэж одоо намнадаг гихмчлэнгийн усрынгийн бол байсаар л байна. Энэ бол өсөлтийн бэрхшээл явандаа бол сэтгүүл зүй цэвэршин сайн сайхан одоо энэ цэвэр сэтгүүл зүй бол ирнэ л гэж ингэж бодож явдаг шүү дээ. Тийм бас бид нар бүгдээрээ тийм өдөр үзэл бодолтой байна. Үнэхээр эдний шар сэтгүүлийн давалгаа нэг өндөр аваад одоо дуусч байна. Тэгээ одоо хараат бус сэтгүүл зүйн асуудал хүнд яригдж байна. Энэ саяын хэлдэг энэ бэрхшээл энэ хараат байдал бол бас нэг л хөгжлийн нэг үе шатыг давах нэг тийм л бэрхшээл юм шиг байгаа. Энийг бол тэгээд даваад явна. Юутай ч гэсэн энэ үний цаана юу харагдаад байна вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ сэтгүүл зүй гэдэг чинь агуу их нийгэм нөлөөлөх хүчин юм байна гэдгийг улс төрчид энэ нөгөө олон бүлэглэлүүд одоо энийг ойлгоцсон, энийг эзэмшихийн төлөө энийг ашиглахын төлөө явж штеп. Тэр бол нөгөө талаас харахад бол сэтгүүл зүй хүчрэг юм байна шүү гэдгийг нотлохоо гэж ингэж хэлж болохоор байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ч бол нэгэн цагт нь хавханаасаа гарна шүү дээ. Хавханд орсон чанд бол хавханаасаа мултарч даарна тийм ээ. Тэгэхээр Монголын сэтгүүл зүйн бий хөгжиж ийн гэдгийн талаас нь одоо харж байгаа маа. Тэгээд одоо таны энэ Монголын сэтгүүл зүйн түүхчилсэн онол түүхийн энэ эрдэм хэлгээ нь олон жилийн хөдөлмөр болсон 21 ботыг би дахиад энийг одоо хүн болгонд сэтгүүл зүйн хичээл заадаг ихтэй сургуулийн номын сангийн хооморт нь болж игэл одоо айл гэрийн хооморт байгаасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээд дараад нь үргэлжлээд энэ бодлого нэмэгдэх байх л гэж бодож байна. Тэгээд таны эрдэм судлалын ажилд амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдөр манай таны мэдхүйн судалгаатун нэвтрүүлгийн удаагийн дугаараар Норон сүрэн доктор маань оролцож өөрийнхөө бодлож гаргасан 21 ботыг тойрч бид нар бас сэтгүүл зүйн хөгжлийн чиглэлээр ярилцлаа танд дахин талархал дэвшүүлье. За үүгээр өнөөдрийн манай судалгаатун нэвтрүүлэг дуусч байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.